Зенга аудио Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Харангийн урд лимузин машин Цэнгэний газрын үүдэн зогсоход хар хослолох хар нүдний шилтэй хамгаалагч хаалгыг нь онгойлгож додроос нь навчин тамхи завжинтай зуусан тарган ир ярвасар бов. Хөрөнгө мөнгөндөө ирдсэн баячууд эхвчлэн ийм дөрхтэй байдаг юм. Бусдыг үл тоосон бүгнийг мөнгөөр шийдэж чадна гэсэн эхэмсэг бардамцарай. Хамгаалагч нар нь түүнээс хоёр алхмын зайтай зогсож эргэн тойрны кинамга харна. Цэнгэний газрын эсрэг талын байшингийн дээвэр дээр байрлалаа эзэлсэн наран гэрэл мэрэгэн буудагчийн SV98 бууныхан овоорог тархан гэрийн толгой чиглүүлээр гохторвол дасыг чимээ гарч цагаан улс нь улаан цуснд будагдаад гулдаан унлаа. Айсан хүмүүс дугтаж хүүхнүүд чарлалдав. Сандарсан хамгаалагч нар ал урчин хайцаах зуур наран гэрэл бууга үүрээд сэмхэн зогтлаа. Цагаалга бэлэгдэж доллар дансанд нь оров. Сүүлийн 6 сар ямарч захиалга олдоогүй тул мөнгөний бараа харалгүй 3 сар болсон наран гэрэл аргаа барж сурсан зангаараа амьдралыг хараад суулаа. Тэр бол программист. Багаасаа компьютерт дурлаж өөр юу ч сонирхолгүй явсаар их сургуулийн програм хангамжийн ангийг төгссөн юм. Сургуулаа төгсөөд ажилд орох гэсэн боловч мэрэгчлэр ажиллах боломж олдсонгүй. Монголын компаниуд програм хангамжийг тэр бүр тоодоггүй. Хэрэгтэй нь аль хэдийн зохиогдсон учраас ажилд орох найдваргүй болжээ. Гадны программистууд хүн тэрэгтэйгээс эхлээд хэрэггүйг нь хүртэл хийж гисэн тул наран гэрэлд нэмж хийх зүйл олдсонгүй. Хаяа вебсайт хийх захиалга орж ирвэл мөнгөний бараа харна. Хүмүүс нүүр номд дунтгалснаас хойш вебсайт хийх нь багасжээ. Харин аз таарч худалдааны нэг компани бараа бүртгэлийн програм захиалаад хөлсөнд нь $1000 өгчээ. Тэр мөнгөө хэмнэж нарийнж амьдрсаар 3 сарын өмнө дөрөвжээс эксэрсэн аж. Наран гэрэл аавтайгаа амьдардаг ганц бие залуу. Ээжигээ зуурдаар алдснаас хойш гэрээс гарахаа байсан зожиг хүн. Өдөр шинэгүй компьютерийн ард өнжөөд одоо хүртэл охидтой үерхч додонссонгүй. Тэгээд ч мөнгөгүй тул хэрхэх үлээ. Дурлахад мөнгө гэргүй ч хайрлахад хэрэгтэй тул зүрхэн төгөөлөгдөх хүслээ хүчээр хязгаарлаж эр биеийн хэрэгцээг захимаар хангаж амьдарсаар өдий хүрсэн. Наран гэрэл хөлсний халуурчтай тоглоомоо компьютер дээрээ тоглох зуур. Цаашид юу хийж яаж амьдрах вэ хэмээн толгоогоо хашлгав. Яах вэ? Тоглосоор угаад гард орсон тоглоомоо тэр нэг их анзаарахгүй байгаа ч дайснаа устхан үе бүхнийг төвггүй тавна. Тоглоомынх нь баатар удсаар захиалга аван ээлж тохирч хайж өөрийгөө мэдгэлгүй устгах нь. Цагаалгааг гүйцэтгэж дуусмагц дансанд нь мөнгө орж шинэ үе эхлэх аж. Амьдрал энэ тоглоом шиг байсан бол тэр төвггүй мөнгөтэй болгосон. Нэг хүн устгаад л $10,000. Наран гэрэл тоглоомын баатрыг өөрийгөө хэмээн төсөөлж хожсон мөнгөөрөө юу худалдаж явах тухай төсөөлөхөд урамтай байдаг юм. Нэг захиалга ирлээ. Хэл ахуйд автсан улс төрчийг устгах хэрэгтэй болох нь. Хэрв алж чадвал $10,000. Наран гэрэл мэрэгэн буудагчийн M24 гэдэг буу овон цочид буудлын нөгөөрөө гөлслөөд улс төрчийг бааранд орохыг хүлээлээ. Машинаас нь 2 бие хамгаалагч гарч ирэн эргэн тойрныг хянамгай шалгав. Эднэр тарагдаж болохгүй. Тэгвэл байн машинтайгаа зүгтэн даалгавар амжилтгүй болж тоглоомоо эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй болно. Наран гэрэл эс довчлуур дээр дараа тоглогчоо доош хэвдүүллээ. Ашгүй би хамгаалагчид харагдсангүй.
Машинаас хар костюм өмсөж зэнхэр занга зүүлсэн эхэмсэг дөрөхтэй улс төрж гарч ирлээ. Наран гэрэл бууны аваа гараг тохируулаад яг толгоорон чиглүүлэн хулганы зүүн төвчлүүрийг дарахад буун дуудас гэж улс төрчийн толгой зад үсрэн хамгаалагч нарын сандралдав. Одоо хэндэж мэддэхгүй зүгтэн гэртээ орох хэрэгтэй. Ингэж чадвал тэр мөнгө очно. Наран гэрэл компьютерийн гар хулганы тусламжтай чадварлаг зүгтаад гэртээ ороход дансанд нь $15,000 шилжлээ. Дараагийн үе, дараагийн захилга. Тэгтэл загилгаан тасран гэрэл унтарч компьютерийн дэлгэцэн чад хийгээд унтрав. Хааш. Дахиад л таг. Сүүлийн үед ямар их тасарч байна. Компьютер нь хүчтэй докторжуулагчгүй болохоор дараа шатчихна. Сарын өмнө яг ингэж загилгаан тасраад компьютерийн дижэлийн блок шатаж солихоосоор аргагүй болж билээ. Наран гэрэл харанхуй тэмтчин ширээн дээрээс цагаа олж харвал 23 цаг өнгөрчээ. Тоглоомдоо улаараад цаг орой болсныг чан зарсангүй. Тэгээд ч маргааш ажилтаа биш. Юундаа санаа зовхолээ. Шөнжин тоглоом тоглоод маргааш нь өд хүртэл унтах нь энгийн үзэгдэл болсон. Өөрийн гисэн тусдаа өрөөтэй болохоор хинч түүнд саадуулахгүй. Хэндэж тэр төвгөдөхгүй. Загилгаан хизээ ирэх нь тодорхойгүй тул наран гэрэл орондоо ороод тоглоомоо толгойдоо үргэлжлүүлв. Саяны хожсон $15,000 чихнээсээ өөрт нь байсан бол хамгийн дөрөнд юу авах вэ? Эхлээд өөрийгөө сайхан хөөцлөн. Шинэ хувцс савлгүй гэж найнжчил улсын битэ. Бөөмөд. Ихэнх хувцс нь элэгдээд зарим нь урагдсан болохоор гадуур юухаасаа хичээд байдаг юм. Ангийнхантайгаа уулзахаараа энэ 2 дугаар курсэд өмсөж байсан цамц мөн үү? Энэ өмдийг төгсөлтийнхөө баяр дээр өмсөж байсан баха. Чээж хямхтай юм аа. Гэцгээдэг учраас тэдэнтэй уулзах дурггүй. Тийм болохоор хамгийн дөрөнд брэнд брааны дэлгүүр рүү явна. Дараа нь үеийнхэн залуу улс ихэнх нь машинтай байгаад үргэлж атаархдаг байлаа. Хямдхан чамаагүй машинтай болох юмсан гэж мөрөддөг юм. Уг нь аавд нь машин бий. Гэхдээ дээр үеийн орос машин. Аав нь тэр хуучин Волго машинаар халтур хийдэг юм. Хуучны тэрэг болохоор цэмбэгэнсэн хүмүүс суухаас тэрвэн. Суусан ч бензин дос өмөртлээ гэж янтагна. Гэхдээ л эвдэрчгэлгүй явсаар. Бензин хийддэг болохоор шалтай мөнгө олохгүй ч хоногийн хоолны мөнгөө олоод л байна. Хуучны эд цоглуулдаг хүмүүс сонирхдаг боловч аавынх нь залуу насны хамаг дурсамж тэр машинтай холбоотой болохоор зарж төвддөггүй аж. Он жил улирах тусам улам хүнд орж магад гэж бодоод наран гэрэлж бас заруулах гэж шавдуулдаггүй юм. Хэрв $10,000 бол дайчгүй цэмбгэр машин авчгаад хөгжмийг нь тултал чангалаад хотоор давхих юмсан. Хажуудаа нэг сайхан бүсгөө суулгачих бол бүр янзтай. Дараа нь юу авах вэ? Ингээд $10,000 нь машин аваад л дуусах юм байна. Дахиад мөнгө хэрэгтэй. Дараагийнх нь хохирогч хэм бэлээ. Хэрв энэ тоглоом бодтой байсан бол би хүн алж чадах болов. Гэх бодол наран гэрлийн толгойд аажуухан орж ирэв. Тоглоом дээрх боо зэвсэг байвал ядах юмгүй юм шиг санагдахад мөрөдөлтөө автан тоглоомоо шинээр ургуулan бодлоо. Монголд ус тагчмаар хүмүүс хангалттай олон. Мэдээллийн бүх хэрэгслээр хэн нэгнийг лөөвөрчин, дээрэмчнэр нь цоллож, булгааг нь дэлгэж байдагч тэднийг барьж хорж шийтгэж угаа юм алга. Улсын төсвөөс хэдэн 10 тэрбумыг улгайлж лөөвөрдөн ховдоо завшсан гихтэх бол төрчөд тэглээгээд намайг та нар яах юм бэ гэж таабаалах мэт зурагтаар энэ далдан гарч улсынхаа төлөө уух эдхээ омордон зүтгэж байна гэж шүлсээ үсэргэн. Хуулийг тэд зохиож хууль сахиулагчдыг тэд дамилдаг болохоор эйнхүү шударга царайлан ард түмнийг бүдүүлэг соёлгүйгээр нь дуудан дормжлоод явж байна. Тэднийг хэн барж дэлгвэл хэрв наран гэрэлд тэднийг устгах тэгвэл мөнгө өгье гэвэл дуртай хийгсэн. Учир нь тэр
Алуу орчинтой тоглоомд хязгаарч хожигдож байгаагүй юм. Нүүрэн дээр нь нарны туяа тусахад наран гэрэл хамраа моржигнуулаад сарилаа. Өд тунд болжээ. Өчигдөр цагилгаан тасархад унтрахаа марцсан гэрэл асаалт. Хөшиг хагас нээлттэй. Гэр нь намгүй. Хэвтөд баймаар байсан ч давсгын чинрээдээ дэсгий байхаар нь босч ариун цэврийн өрөөрөө оров. Гар нүрээ угааж байхдаа толинд өөрийгөө харвал нүдэнд бүлцээж өсөн сэгсээсэн залуу өөдөөс нь гунигтай ширдэв. Отохгүй бүх зүйл сайхан болно. Чаахан л дэсч. Гэж өөртөө шивэнсэн ч хизээ сайжрахыг бүүмэд. Галдгооны өрөөрөө орвол аав нь өглөөний цай бэлдээд явжээ. 3 хэрчим далган дээр маал дүрхэж хажууд нь савтай элсэн чихэр тавьсан байна. Халуун саманд дүүрэн харцсан. Ээжийг нь нас барснаас хойш аав нь өглөө болгон байгаа зүйлээ ингээд бэлддэг болчихсон юм. Хөөнд нь наран гэрэл үнэхээр дургүй. Битгий ингэж вэ? Би ямар жаахан хүүхд юм уу? Гэж өчнөн уцаарлсан ч өөрийнхөөрөө зүтгэсээр сүулдэж тасчээ. Наран гэрэл далх эдэнгээ ширээн дээр байх зар мэдээ сонин руу хэлэмхийлээ. Ажил хий гэж үгэлсээр байгаа залхсан аав нь арга бараад ажлын зартаа сонингоор дуугүй өглөж байгаа юм байх. Наран гэрэл мэрэгчлээсээ өөр ажил хийж үтсэн. Барилга дээр туслах хийж нуруундаа юм оруулаад борлуулалтын ажилтан болж өрөнд ороод байлсан. Тэгээд ч зар дээр олигтой ажил байдаггүй. Борлуулалтын ажилтан, худалдааны төлөөлөгч, офис менежер аван гэх мэт ажлууд бүгд сүлжээний бизнес байдгийг мэддэг болсон. Наран гэрэл далх эдэнгээ сонио хэрэгөлөв. Ажлын зар гисэн хуудсан дээр хэд хэдэн газар харандаагаар тэмдэглэжээ. Манаач ажил давна. Нас харгалзахгүй ажил давна гэсэн заруудыг дугуулсан байхыг хараад тэнийг хөгшин чинь намайг манаач болох гэж байгаа юм бах та. Гэж зэвүүрхэн бодоод сонинг базж хогийн сав руу шидлээ. Тэд боловсралтай программист хүн манаач хийгээд ам барцууж байх юм гин. Цайгаа ууж дуусаад өрөөндөө орж компьютер асаах гэснээ залхуу нь хүрээд байлв. Тоглоомноос бүр өөдөжээ. Тавуур дээрээс нэг ном аваад орон дээрээ хэвдлээ. Гадагшаа гарах ажилгүй. Гэртээ хийх юмгүй хүн ингэж л цагийг нөхцөхөөс. Номоо дэлгсэн ч унших юм байсангүй. Хүмүүс хэрэгтэй ишиллээ шарангийн тодруулагчаар дардаг бол харин наран гэрэл хэрэггүй мөрүүдийг хар маркераар дарж хэрэгтэй өгүүлбэрийг л үлдээдэг юм. Номныхоо нэлээд хэдэн хар хуудсыг эргүүлж байж хүн бүрт сайн үйл хийгээд байх боломж байхгүй боловч хэндэж муу юм хийхгүй байх сонголт бий. Ингээл өгүүлбэрийг уншлаа. Тэр гэрээс гардаггүй болохоор хэндэж муу юм хийдэггүй. Одоо ч гэсэн хэндэж төвөг бололгүй хэвдэж байна. Наран гэрэл номоо чулуудаад буруу харан хэвдэх үед хаалганы хонх дуугарав. Түүнд найз нөхөд хамт олон байхгүй. Ангийнхантайгаа уулзалгүй удаад хүн дэрсэн. Ажил хийж байгаагүй болохоор хамт олон тайж болоогүй. Төвний цорын ганц найз бол Азаа. Түүнтэй хизэнээс найзалснаа сайн сандаггүй юм. Ямар тач сүүлийн нэг жил салахгүй нөхөрлөж байгаа. Азаа хаана ямар ажил хийдгээ хэлж байгаагүй ч үргэлж мөнгөтэй, үргэлж завтай байдаг нь наран гэрэлд таалагддаг юм. Азаа өөрийнх нь гэрт ирж байгаа юм шиг орж ирснэ. Нагород л хэвтээд байна уу? Гэж асуув. Тэр нэг иймэрхүү ёжолсон, дооглсон, заримдаа доромжилсан аясаар харьцдагт нь бүр дасжээ. Бурхан сонсож чаддаг нэгэнтэй ярилцах дуртай байдаг шиг Азаа доромжллыг нь дэсвэрлэх нэгэнтэй найзлах дуртай байдгийн байлгүй. Чи юу хийж байгаа юм бэ? Ажилдаа яваагүй мүү? Гэж асуухад тамшаалан ажил. Тэр ч яах вэ? Байж л баг. Алгуулчих юм биш. Харин хоёулаа нэг тийш очие. Ховцоо өмсчих. Хаашаа? Очоод мэднэ. Залхуураад байлгүй. Наад өгзгөө орноос ховхол. Удахгүй ашиглалтанд орох орон сууцны барилгын шатаар тэр хоёр дээш өгсөн хоёр давхурт гараад. За, энд
Гэж Азаа багархалтайгаар хэлв. Ханыг нь шавардаагүй, хаалгыг нь хийгээгүй, барилгын хогоор дүүрсэн тэр давхар руу яах гэж матснаа одоо хүртэл ойлгоогүй наран гэрэл өвдгөө тулан амсгаад аж юу вэ гэж уцаарлан асуулаа. Манайх Азаа байранд орж дустаа гарах юмсан гэж байн гэрээд байдаг юм. Тэр нь энэ байх нь гэдгийг сая л ойлгосон наран гэрэл. Хөөе, чи баригдаж дуусныхын дараа намайг авчирч болсонгүй юу? Ядаж лифт нь ашиглалтанд ороогүй юм байна штэ. Гэж гомдлоо. Азаа ирээдүйд өөрийнх нь болох өрөө дотор голхон одохгүй энэ байранд ороод дураараа дургиж дон чөмгөөрөө жиргэндээ гээд найз руугаа ёжтой харан чи өдөр шингөө хаалга нүдэд гай олон доо. Чамаа гэрте оруулахгүй тулд нохоо тэжээдэг юм билүү? Гэж та боллоо. Найзынхаа энэ мэт хорон үгэнд наран гэрэл хэдий дассан ч энэ удаад хүн дээр хүлээж авав. Атархсан таал байх. Хараа жижиг юм биш үү? Чиний таригч л жижиг юм байна. Энд чинь хотын Аа зэрэг л метр квадрат нь бараг 2 сая төгрөг.